Асуултыг хүлээлгүй Ванга ярьж ирсэн. Тэрээр чиний эзэмшил газар чинь хэдий өргөн уудамж удахгүй тэр зүйл чинь чиний хувьд ямар ч утга учиргүй болно гэж. Үсвий хаанд хушхны яс өгөөд удахгүй чиний сүрж аваа энэ хушхны яс шиг хэрэгцэг болно гэж. Салхын өмнө Ванга хаанд 8 дугаар сарын 28 гэсэн ёрын өдрийг тогтоохыг хүсжээ. Болгарын хаантай уулзсан явдал нь Вангагийн өөрийнх нь амьдралд их өөрчлөлт гаргахын эхлэл болсон. Удалгүй Болгар тэрний 2 дахь эх орон бол хааныг ирээд явснаас хэд хоногийн дараа мэрэгч Ванга дээр нэгэн цэрэг ирсэн. Тэр нь хааны албад байсан бөгөөд ахынх нь үхэлд хэн буруутай хэлж өгөхийг хүсч байсан байна. Ванга гэмт хэрэгтнүүдийн нэрийг хэлээд удахгүй тэднийг барьж шүүх болно гэж. 7 хоногийн дараа бүсгэн зөгнөж хэлсэн зүйл бие илж харин Димитр Гүшээрв сохор мэрэгчийн байнгын зочин болсон юм. Нэгэн нарлаг өглөө Вангагийн гэрийн гадаа цэцгээр гоёсон тансаг тэрэгцэр ирж зогслоо. Димитр Вангаг эхнэрээ болгон Болгар руу авч явах болсон тухай мэдээ тэр дөрөв ойрог даяараа гаргасан. Хүмүүс зөнчийн гадаа тэрнтэй салах ёс хийхээр зурлаж байлаа. Сүйт бүсгүн инж ёс дийл зүйл байсан. Тэр нь мөрөн дээрээ тогтдог улааноос алжуур зис бөн хоёр байна. Ванга тэрэгэн цэр дээр гарч суугаад цугулсан орнонд гараараа даллан Димитрийн хамт Петришин зүгт явжээ. 1943 оны 8 дугаар сарын 3-нд Борис хааны үхлийн тухай мэдээг бүсгүй сонсох болно. Борис хаан зөнж бүсгэн хэлснээр 28-нд нас барахдаа өөрийн албарт нартаа бараан дурсамж болон алдагдсан хайрцагт хийсэн бушхны яс үлдээсэн байна. 3 дугаар Борис хаан Дорнод Пруст Гитлертэй хийсэн зөвлөгөөнөөс ирээд хэд хоногийн дараа нас барсан. Задлан шинжилгээ хийж үзэхэд бараг 50 насалсан хаан зүрхний шигдээсээр нас барсан. Ямар нэгэн хор болон бусад хортой зүйлс илрээгүй. Магадгүй сэтгэл хөдлөлөөс болсон байж болзошгүй. Эхний үед Ванга нөхрийнхөө гэрт хамаг анхаарлаа аж ахуйд нь төвлөрүүлж байсан. Гэсэн ч тун удалгүй Петричид жинхэнэ зүнж амьдарч байна гэсэн сураг усан дээрх цагираг шиг тархлаа. Вангагийн гэртээ дахиад л хүмүүс цуглаж эхэлсэн. Энд мөн л Струмницид байдаг шиг дайны үед алга болсон хүмүүсийн хайж асуудаг байсан байна. Мөн шин нууцаар ирж асуудаг хүмүүс ч байдаг байсан. Тэд голдуу фашизмын эсрэг Британий игнэнд тэмцэж байгаа төрөл садан найз нөхдийнхөө тухай асуудаг байлаа. Удалгүй зүнж эмэгтэй дэглэмийн эсрэг хүмүүсийг хүлээж авдаг тухай газар мэдсэн байна. Алга хүчтэй төгсөх чимээ Вангаг сэрээлээ. Босгон дээр 2 цагтаа зогсож байлаа. Тэдэнд Британий хөдөлгөөнд оролцогчдын нэрс хэрэгтэй байсан. Эмэгтэйг гадагш ширж гарган газар түлгэж унагсан. Тэд Вангаг хүлцэнгүй мэд байснаа хэдхэн секундын дараа чанга зуугаар та нарын цаг дуусаж байна. 1944 оны 9 дугаар сарын 9-нд Болгар эх орон чөлөөтэй болно хэмээн ашиглалаа. Цагдаа нар гайхширт орон ямар нэгэн далдын хүчнээс айсан мэт эмэгтэйг орхин зайлж одлоо. 1944 оны 9 дугаар сарын 8 Болгарын замаар зөвлөлтийн цэргийн техникийн зугаа явуулж байлаа. Таван хошуун Болгарын ард түмний хувьд эрх чөлөөний бэлэг тэмдэг болж Оросын цэргүүдийг Баатрамд угтан авч Рагийн өдөр нь гэхэд Софи хотын радиогоор Болгар улс фашистуудаас бүрэн чөлөөлөгдлөө хэмээн дамжууллаа. Ванга өдөр шөнөгүй хүмүүсийг хүлээн авч байлаа. Гэтэл ээлжид зөн тэрний хувьд гинтийн шийдэл болсон. Эмэгтэй өөрийн зөвөнж хэлснээсээ шоронд байхдаа ч бодсонгүй. Сүүлд тэрний зөвлөл биелсний дараа л Вангаг сулсан байна. Алдарт Ванга. Тэр 20 дугаар зууны хамгийн нэртэй үзмэрч байсан. Араа гаацнаас хойш тэр цаг хугацаанд дундуур харах чадварыг эзэмшиж,
Нэгэн удаа гигийн зүнчин адисыг авснаар өөрийнхөө зориултыг ухаарсан гэдэг. Энэ нь хүмүүст үннийг авч ирэх. Тэр гамшиг сүрдлийг урьдчилан хэлж, сургуу болгостыг эргэн хайж, өвчнөөс эдгээж, ээлдэг зөвлгөөрөн бусдад тусдаж байсан. Хүч мэдлэгээ Ванга Насваргстаас авдаг хэмээн хэлснийхэн төлөө сүм хийдээс муу ерийн хүчтэй сүлбэлдсэн хэмээн зэмлэл өгсөн. Гэсэн ч Вангагийн тусыг хүртэж байсан сая хүмүүс тэрнийг ариун гигийн хэмээж амьд гайхамшиг гэдэг байлаа. 1952 он. Зөвлөлт холбоот улсын анх улс гэдгээрээ установлению Болгарии. В обмен на политическую лояльность Болгар улс төрийн хувьд зөвлөлт холбоот улсын бодлогыг дагаж байсныг хариулсан. Сельское хозяйство и промышленность. 3 дугаар сард Кремлийн ордноос Сталины бие муу байна гэсэн агуулгаас сонсогдож байна. Зөвлөлтөөс ирсэн нэгэн хүн Вангагаас Сталины эрүүл мэнд болон зөвлөлт холбоот улсын талаар асууж лавлах. Тэрээр юу ч бодлогоогоор шууд ингэж хэлсэн байна. Жилийн дараа зөвлөлт улс өөрийн жолоодогчоо сүүлчийнхэн замд нь үдэх болно гэж. Зөвгнөж хэлсэн энэ үгийг Софид сонсон тэр даруйд Вангаг хутхан уймийлэгч хэмээн зарлагч тэр өдөртөө Вангелия Гушереваг баримтлах тогтоолоор Вангагийн гэрт нэгжлэгийн хүүгийн тогшлыг нь оронгоор нэргүүлж яхад Вангагийн бие муудаж гадагшаа гарах зүтгэгтэн бүдэрж унахад тэрний зээ охин туслахаар уусгий. Хэдэл аюулаас хамгаалах яамны хоёр ажилтны нэг нь наадах чинь бүгдийг хардаг үстэй. Тийм болохоор өөрөн босоод явах хэмээн зандарлаа. Нэгжлэг хийсний дараа Вангаг шорон руу авч явлаа. 1953 оны 3 дугаар сар Вангагийн зөвгөн хэлснээс яг 1 жилийн дараа зөвлөлт холбоот улсад ашуулалд орон 3 дугаар сарын 10-ны өдөр үеү Сталиныг оршуулсны маргааш Вангаг шоронгоос сулав. Тэр Сталины үхлийн өдрийг хагас жилийн өмнөөс л маш тодорхой хэлсэн бөгөөд магадгүй хэн нэгэнд тэрнийг мэдээлсэн ч юм уу эсвэл өөр шалтгаанч байж болно л доо. Ямар ч байсан энэ үгнээс болж Ванга шоронд орсон. Тэр үед Болгар 16 дахь республик гэж нэрлэгдэж байсан тул зөвхөн өдөрдөх аварсан шүү дээ. Вангагийн алдар нэр гайхалтай өсөж байлаа. Тэрнтэй уулзахаар ертөнцийн өнцөг болон бүрээс хүмүүс ирж байсан. Зүүн чимэгтэй хиндэж татгалдгүй өгөөд хин нэгэнд нь зөвлөгөө өгч байхад нөгөө нэгийг өвчнөөс ангааж бүр зарим нэг нь сул дорой өөрийнх нь эрүүл мэндэд анхаарал тавьдгүй байсныг төлөө зэмлэж байв. Энэ эмэгтэйд өдөр шингүй амралтгүй ажилдаг ямар нэгэн нууц механизм байгаа юм шиг. Тэр өөрөөсөө бусад хэнийг ч ялгалгүй бүгдэд нь туслах юм байсан. Всем, кроме самой себя. Зай завсаргүй ирэх хүмүүсийн хөлөө Вангагийн нөхрийн дөрвөлслийг төрүүлж боллоо. Тэр нэг удаа манай гэр хөлийн газар шиг л боллоо хэмээгээд эхнэрээ энэ ажлаа зогсоохыг ядсан. Гэвч Вангаг харин энэ бол тэрний онцгой зориулалт. Ийм учраас энэс нь татгалзаж чадахгүй гэж. Энэ үгнээс болж нөхөр нь арх өвдөлж аалгаас аван гарч ирж ганцаараа үлдсэн зөнч залбирч хэрвээ тэднээс хүүхэд төрсөн бол бүх зүйл өөр байх байсан гэж тэр мэдж байсан. Эвч зөнч эмэгтэйд ээж болох үгүй байсан. Бурхан энэ эмэгтэйд онцгой чадвар өгсөн үнэн зүйл. Гэхдээ Бурхан хэн нэгэнд юм өгөхдөө тэрнээс өөр нэг зүйлийг авдаг. Энэнд би олон алдартай хүмүүсийн намтрыг судалж байхдаа итгэсэн юм л да. Ямар ч зүйл зүгээр олддоггүй. Хэрвээ хэн нэгнийг аз жаргалтай байна гэж бодоход үнэн чанартаа тэрний шүүгээд арга яс байж л байна. Магадгүй Вангагийн хувьд аз жаргалгүй зүйл нь өөрийн үр хөвгдгүй байсан байж болох юм л да. Гэсэн ч тэрэнд өөрийнх нь өсгөж хүмүүжүүлсэн зэнэр байсан. Энүүгээрээ тэр өөрийн энэ хоосон зайгаа нөхөж байсан байх л та. Зөнчөөс хаанаас мэдээлэл авдаг тухай асуух бүрд тэр үхэгсдээс хэмээн хариулдаг. Гэхдээ тэрнийг уншихын тулд онцгой ёслол хэрэгтэй байдаг. Тэрийг ирсэн хүн болгоноос амьд үндэстэй цэцэг мөн хэсэгхэн йотон авч ирэхийг шаарддаг. Тухайн йотонгоор тэр хүний мэдээллийг авдаг бөгөөд харин цэцгээр үхсдийн сүнсийг дууддаг.
Яг л ингэж цэцгний тусламжаар 1962 оны 1-р сард Ванга аль эрдэнэс барсан ээжийнхээ сүүдрийг олж харин тэрнээс дисэрэ гэсэн ганцхан ууслаа. Сарын дараа Вангагийн нөхөр хүнээр өвчлөө. Хэсэг хугацаанд өвчин далд явцтай байснаа сүулдэ ил гарч идэх найдвар бараг байхгүй гэдг нь мэдэгдэж. Удалгүй Димитри өндөгч хэлгүй болоход Ванга нөхрийнхөө эцсийн мөч хүртэл орныхон дэргэд сөхөн сууж аврал хүссэн залбирч Димитри нас барахад Ванга толгой дээрээ харалчуур нөмрөн гарч ирээд өөрийн буй гашууг үл харгалцсан хүн болгоныг хүлээн авч ирлээ. Вангагийн шин зөнд тэрний дотны хүмүүс ч итгэхгүй байх нь. Сохор эмэгтэй тайван оршиж байгаа Европын төвд танкууд гарсан байж. Ингэж үйл явдал болохоос хэдхэн сарын өмнө Болгарын зөнч Прагийн хаврыг зөгнөж гэлээ. Вангагийн гайхалтайтай авсан гэмтлийн дараагаас тодорч. 12 настайдаа охин сохорсон ч ердийн харааны оронд дотоод хараатай болсон гэдгээ нэг энгийн ойлголоо. Тэр цаг хугацаанд дундуур маш нэрийгдэлтэй харж алс ирээдүг хэлж чаддаг болж. Ванга 3 дугаар Рейхи мөхөл, Сталины үхэл, зөвлөлт холбоот улсын задрал, Чернобылийн осол, доох гарах, Курск шумбагчийн сүйр зэргийг зөгнөн хэлж, тэрний онцгой чадварын ачаар мянган хүний амьдрал аврагдсан ч тэр өөрийгөө аврахыг хүссэнгүй. 1967 он Петричи хотын жижигхэн гудамжнууд ирсэн хүмүүсээр дүүрч эцэс төгсгөлгүй зуухан болгонтой харьцаж чадахгүй болсноо ойлгосон Ванга хотын захиргаанд хандан провинцад жижигхэн байшин барьж хүссэн хүн болгоныг хүлээж авах зорилгоор хэсэг газар олгох юм. Харин хотын захиргаа үүнээс ч илүү зүйлийг хийсэн. Вангад албан ёсоор цалин олгож ажигууд нь туслах зорилгоор хүмүүс гаргаж өглөө. Энэс хойш Ванга албанд орлоо. Болгарын засаг захиргаа мэрэг төлгийн сенсацийг урсгалд оруулснаар Ванга жилд ойролцоогоор 100,000 хүн хүлээн авах боломжтой болсон. Ванга дээр орох төлбөр нь социалист улсын иргэнд $2, харин бусад улсынханд $50 төлбөр тогтоосон байна. Энэ мөнгө нь төрийн санд орж, харин тэрэнд үндэсний бахархалцал олгосон. Вангагийн эрүүл мэнд харьцангуй сайн. Мөн алдар хүндийнхээ ид оргилд байх үед нь тэрэнд орохын тулд жилийн өмнөөс дугаар бичүүлдэг байж. Хэдийгээр эрүүл мэнд нь харьцангуй сайн гэж байгаа ч энэ бүх хүлээн авалтууд нь тэрнээс маш их энерги шаарддаг хэмээн Ванга хэлж байж. Ер нь тэрэнд орохын тулд бараг тасалбар бичүүлдэг байсныг бараг бүгдээрээ л мэднэ. Ванга дээр орохын тулд хотын зөвлөлд бүртгүүлж тэнд төлбөр төлдөг байсан хэдий ч хүмүүс тэрэндээ бэлэг авч ирдэг байлаа. Филипп Киркоровыг 16 настай байх үед би Ванга дээр очив. Тэгээ манад ямар нэгэн асуудал байгаагүй ч гэсэн би Филиппийн талаар асуухаар очив. Тэгэхэд Ванга надад битгий санаа зовдоо. Тэр сургуулаа дүүргээд тэргүүлэгчдийн нэг болох бөгөөд маш өндөрт гарах юм. Тэрний гарт саваа байна. Би хөгжмийн удирдаач болох юм байхаа гэж бодож байсан. Хожим нь тэр нь микрофон байсан болж таарсан юм. 1968 оны 1-р сард Вангагийн гэрийнхэн тэрний аимшигтайгаар хашгирах чимээнээр айж сандран өрөөнд нь орж ирэхэд тэрээр өрөөндөө сөхөн суугаад хоёр тийш савлан ямар нэгэн зүйл үйж байлаа. Ойлгож авсан ганцхан зүйл нь Ванга хинэгнээс Прагийг мартахгүй байхыг гуйж хотын дээр хуралдсан хар үүлний тухай ярьж үг болгоныхон дараа танкууд хэмээн давтаж байлаа. Энэ байдал нь хэдэн минут үргэлжилж байгаад гинтхэн чимээгүй болсноо орон дээрээ Ванга. Хэдхэн сарын дараа тэрний ойр дотных нь Вангагийн инфекцийн авирыг ойлгосон.
1968 оны 8 дугаар сард хүчээ авч байсан Чехословакийн либерал хөдөлгөөнийг нэг зөвлөлийн танкууд няцдарж Прагийн хаврын хариуд нь Дунай нэртэй цус цэцлэг болно. 8 дугаар сарын 20-оос 21-нд үндсэндээ Чехословакийн хотуудад тэр улстай хил залгаа оршдог Унгар, Болгарт байрлаж байсан зөвлөлтийн 500 мянган орчим цэргийг тэнд тараан байрлуулсан юм а. Тэр үед тухайн үедээ шүү дээ. Зөвлөлтийн ард түмнийг чөлөөлөх чимээн үздэг байсан учраас нь дайны улмөр болон гашуун дурсамжууд нь арилаагүй байсан. Гэтэл ердөө ганцхан цагийн дотор л зөвлөлтийн чөлөөлөх зэрэг үндсэндээ түрэн биелэгч болсон. 70-аад оны сүүлээр Вангагийн гайхамшиг эрдэмтдийн сонирхож байна. Тэрнийг ажиллаж байхдаа төхөөрөмжүүдээр болж үзсэн боловч Болгарын сохор эмэгтэй нууц хэвээр үлдсэн. Вангагийн гайхамшигтай чадварын ертөнцид алигдсангүй. Энэ эмэгтэй онцгой телепатийн чадвар болон асар хүчтэй энерги эзэмшдэг нь ганцхан ойлгомжтой зүйл байна. Эрдэмтдийн таамаглал нь Вангаг зөвхөн зугаалж байсан. Харин тэр өөрөө бүх зүйл нь тэрний үл харагдах харилцан ярилцагчдад байгаа бөгөөд зөвхөн үгчдийн сүдрүүд нь Вангаг ирээдүйн нууцыг задлан өгч өөрт нь санаа тавин эрүүл мэндийн ажиглаж байдаг гэдэг. Нэгэн удаа гэр бүлэрээ оройн хоол идэж байхдаа Ванга нэгэн гайхалтай ярьж өгч. Тэр болгон тэрний далдын хөслүүд нь Вангагийн эрүүл мэндийн байдлыг асуусан. Хэрвээ ямар нэгэн болохгүй зүйл анзаарагдвал тэр дороо тусгаар ирдэг бөгөөд хэдэн удаа тэрнийг элэгдэж муутсан зүрхийн сольж судснуудыг нь цэвэрлсэн гэхэд зээх хүн. Инхэн танд ямар хэрэгтэй юм бэ? Та арай мөнх амьдрах гэж байгаа юм биш үү? Гэтэл яагаад ч юм бэ энэ асуулт эмэгтэйгийн уурыг хүргэж Ванга шал руу аягаа шидэн гүрүү альчуура далайснаа мөнх амьдрал гэдэг бол хором муу зүйл. Тэр байж боломгүй гай золон авч ирдэг хэмээн зөнж хашгирсан байна. Тэр мөнх амьдрал хүсгүй юу? Нэгэн удаа төрөл садангуудаа хүсдийг өөрийнх нь төлөө дахин санаа тавих хэрэггүй гэж хэлсэн тухайг нь Иннээс хойш Ванга газар дээр гүйцэтгэх ёстой өөрийнх нь сүүлчийн өдөр ирэхийг л бүлээх болов. Ванга хүмүүсийн хормоо санаа, хоосон амбиц тэнийг асуудлуудаас залхан ядарч байв. Тэрэн дээр ирдэг олон хүмүүс бурханд итгэн байтугай нүглээ намжлахыг ч боддоггүй мөртлөө өөрт нь тусдын болж өгөхийг шаарддаг ажээ. 1979 он Зөвлөлт холбоот улсын зэвсэгтгчний 40-р армийн цуга Афганистаны хилийг нэвтрэх орлоо. Ах トゥ орнуудын ард түмэнд үзүүлэх интернационал тусламжийн хүрээнд Зөвлөлт холбоот улс өөрийн цэргийг хөрсөргөлтэй Афганистанд оруулсан. 12-р сарын 27-нд Амны ордонг дайран эзэлж Афганы сунжирсан дайн эглэх болов. Энэ дайн Оросын олон мянган эхчүүдийн хувьд эмгэнэл болон хувирсан. Энэ ажиллагаа нь Афганистанд болж байгаа иргэний дайныг дэмжснээр олон улсын хувьд чухал нөлөө үзүүлэх бодлоготой байсан хэдий ч гэсэн бусад улсын дотоод хэрэгт оролцсноор улсын асар их хөрөнгө мөнгө дэмий зарцуулсан. Үнэхээр утгагүй шийдвэр болж маш их эмгэнэл авчирсан. Эмгэнэл гэдэг үгийг өргөн утгаар нь авч үзвэл хэдийгээр интернационалч цэрэг гэсэн нэр нь үнэхээр их нэр хүндтэй боловч ямар ч утга учиргүй бөгөөд оршуулгын хуудас авсан олон эхчүүдэд үнэхээр эмгэнэл болсон. Москвагаас ирсэн энэмэгтэй хүн дайнд яаж амиргдсан тухай хэлж өгөхийг Вангагаас гуйгаад оршуулгын хуудсыг нь үзүүл. Тэгэл Ванга энийг ирсний цааш танай хүү амьд байна. Би тэрнийг ногоон хашаан доторх гоёмсог цагаан байшин дотор байгааг харж байна гэд үгээ удаашруулснаа гинэтхэн таны ард зогсож байгаа энэ өндөр буурал хүн хэмбэ гэдэг эмэгтэй сочсон байдалтай эмэгтэй шахахад хийж байсан. Гэтэл Ванга би ойлгох шиг бол энэ таны нас барсан эцэгч нь байна. Та тэрнийг амьд байхад нь их гомдоож хэрвээ та даруйхан нүглээ намжлах юм бол хүүч нь тэр даруй мэдээ өгнө. Сарын дараа нэгэн үл таних хүн уг эмэгтэйд хүүгүйсэн захиа авчирч өгнө.
Үүн ширүүн тулдааны үед афганчуудад олслогдоод исламын шашин дэлгэсний дараа сурлагдаж, харин одоо Египтэд амьдарч байгаа. Хүмүүстэй харьцах нь Вангад улам хүнд болжээ. Тэрэн дээр дими хоосон гуйлд дээрх нь улам оншрол болжээ. Эмэгтэйчүүд нь болж бүтэхгүй байгаа нөхрөө ухааруулах гэж эржүүд нь суглаанд хожих хэсэх, үгүй бол эрдэнэс олох хэсгийн асуудаж байна. Хүн болгонд өөр өөрсдийнх нь асуудал байдаг л байна. Тэр асуудал нь бидний хувьд багт санагдсан ч түүндээ том мэд бодогдож байна. Тиймээс тэд нэрэн дээр очиж асуудлаа шийддэг байсан байна. Вангагийнхаас сэтгэл дундуур гарах нь ховор байсан. Тэндээс гарсан хүн болгон л жих үртэй юм шиг болдог байсан. Тэрэн дээр Петричийн шал дими удахгүй жишээ нь дахиад маань алгуулчихлаа хаана байгаа бол гэх мэтийн толгойд гэсэн зүйл асуухаар ирнэ. Гэсэн ч Ванга ямар нэгэн зөвлөгөө өгөөд л гаргадаг байсан. Ийм нэгэн ээлжид зочны дараа Ванга хэнд үнэхээр тусламж хэрэгтэй байна. Тэр хүнийг өөрөө сонгож байхаар болно. Тэр өөрийн сонголтондоо хизээж андуурж байсангүй. Гэвч дугааргүй орсон тохиолдол болгон бусад хүмүүсийн дургуслыг дөрвүүлж шууган хийгддэг байна. Хэрүүл болгоныг тэр маш хүн дээр хүлээж авч эцсийн эцэст тэрний бие дийлэх юм байж Вангаг шигдэс гэсэн оноштойгоор эмнэлэг рүү авч явлаа. Вангагийн шинээр зөгнөж хэлсэн зүйлүүд нь үл идэх байдлыг төрүүлж гэлээ. Тэр Диана гүнжийн үглийг хэлж, хүн усан доогуур орсон курст хийх хэлнэ. Гэвч зүнч маань хизээж алдаатай зүйл хэлдэг. Тэрч бидний хэл өөрийнхөө үглийг хүртэл секундын наривчлалтай хэлэх боллоо. Алдарт Ванга. Тэр 20 дугаар зууны хамгийн нэртэй үзмэрч байлаа. Араагаа алдснаас хойш тэр цаг хугацаанд дундуур харах чадрыг эзэмшсэн. Нэгэн удаа гигийн зүнчийн адсыг авснаар өөрийнхөө зорилтыг ухаасан. Энэ нь тэр гамшиг сүрлийг өөрчлөн хэлж сурахгүй болгоцдыг иргэн хайж, өвчнөөс идгээж, ээлдэг зөвлөгөөгөөрөө бусдад туслаж байсан. Мэдлэг хүчээ Ванга нас барагстаас авдгаа хэмээн хэлснийхээ төлөө зүнхийдээс муу ёрын хүчтэй сүлбэлдсэн гэсэн зэмлэл хүртэж байсан. Гэсэн ч Вангагийн тусыг хүртэж байсан сая хүмүүс тэрнийг ариун гигийн химээж амьд гайхамшиг гэдэг байлаа. Ванга саяхан шигдээснээс гарч нөхөн сэргээ хэмжлэгээ хийв. Эмч тэрэн дээр хэнийг ч оруулахгүй л ямар ч харьцаан зүрхийг дахин хямралд оруулна гэдэгт эмч нар бүрэн итгэлтэй байсан. Гэсэн ч эмч нар Ванга хизээж ганцаараа байдаггүй гэдгийг таамаглаж өгөөлээ. Нэгэн удаа Вангагийн хоолыг нь зөөж өгдөг зөвлөгч хачирхалтай зүйлийг олж харлаа. Ванга гарцаагүй хинэгэнтэй ярьж байсан. Тэр маш анхааралтай сонсож толгойд өгч байж. Зөвлөгч тэрнээс дөнгөж сая юу ярьсан тухайд болгоомжтой асуухад Ванга би сая Оросын тухай ярьж Юрий Гагарин огт үгүйгүй гэдгийг олж мэдлээ. Вангагийн гэрийн гадаа зөвлөлтийн алдартай жүжигчин Вячеслав Тихонов сууж байлаа. Ванга тэрнийг дүр хүлээж байхыг хүссэн. Зочин их сандарч байлаа. Арай зөнч тэрэнд аимшигтай зүйл биелж байгаа юм биш үү хэмээн бодож байгаа нь. Тэрнийг Вангагийн өрөөнд оронгууд Ванга тэрэн рүү давшлан чи яагаад өөрийн найз Гагарины сүүлчийн гуйлтыг нь биелүүлээгүй юм бэ гэж асуув. Тэр чамайг сэрүүлэгтэй цаг худалдаж аваад ширээн дээр нь тавьж өөрийг нь дурсаж байгаарэ гэж загсан байна. Яг нэм дотор харахгүй ч тийм ээ. Ийм зүйл болсон. Гэхдээ Юрогийн үглээс болж би цагийн тухай мартсан байсан юм а гэлээ. Гэтэл Ванга гинэ. Гагарин үгүй. Тэрнийг аваад явчихсан гэх нэрээ. Юрий Гагарин сүүлчийн нислэгтээ Серегинтэй хамт ниссэн. Хэдийгээр Серегин алдар нэрээр Гагаринд хүрэхгүй ч гэсэн хоёулаа туршлагатай нисгэж байсан. Магадгүй тэдний онгоц нислэгийн үед үл мэдэх биедтэй мөргөлдсөн байж болох юм л. Хэрвээ тэр нь зонд байсан бол үлдэгдэл нь хаана байгаа юм байна? Гэтэл мөн өөр онгоц байсан ч үлдэгдэл нь бас л байх байсан. Гэтэл байхгүй байсан. Үнэхээр учир битүүлэх зүйл маш их байгаа. Хамгийн өндөр магадлал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нисгэгч нар
Үүлнээс дарангуутаад үл танигдах биетээ мөргөлснөөс доошо унсан байж болох тал. Ердөө л иймэрхүү л таамаглал. Дэлхийн анхны сансрын нисгчийн бүлийг нуун далдалсан нь одоо хүртэл сэтгүүл зүйн мөргөлтийн хамгийн түгээмэл сэдэв болсон юм. Гагарины үхлийн баримтууд нь маш нууц хаягтайгаар одоо хүртэл нууц байгаа гэсэн шалтгаанаар энэ сэдвийн тухай бичигчид өөрсдийн дэвшүүлсэн янз бүрийн таамаглалыг гаргаж байна. Энэ нь Гагарин хэлний чанар руу зугтсан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байгаа. Тэргүүгэл тэрнийг харь гаргийнхан хулгайлсан хэмээн бичиж байна. Харин Вячеслав Тихонов Ванга чухам юу ярьсан нь одоогоор нууцлээ. Вангагийн зөвнөж хэлснээр биелэгдсэн олон зүйл тухайн үедээ биелэгдэхгүй мэт санагдаж байсан. 1980 онд хийсэн зүйл нь ч мөн энэ багт. Тэгэхэд Ванга Америкийн ах トゥ хоёр төмөр шуун тоншуулан унд болно гэж хэлж. Энэгээр тэр 9 дугаар сарын 11-нд болсон Нью-Йоркийн эмгэнлэгч ийм явдал Курскийг живнэ гэж хэлэхэд ч болж тэр үед сонингууд зөнчийг элэглэн бичиж байсан ч 20 жилийн дараа аимшигт явдлын гэрч болсон. Мөн 1981 онд ч гэсэн дөнгөж Диана гүнж болсон хатагта Спенсерийн цаг үсийн үхэлж идэв. 1981 оны 7 дугаар сарын 29-нд тэд хурмаа хийх өдөр нь Дианагийн хувьд гэхдээ ханхуу Чарльзын биш л дээ таагүй өдрүүдийн нэг нь байсан. Нэгдүгээрт тэр өдөр нь 31-ний нар хэрэгтэлтийн өмнөхөн өдөр байсан. Урд нь ямар ч чухал ажлыг нар хэвтлийн үед хойшлуулж чаддаг байсан. Яг л тийм ажил тухайн хүний хувьд аюултай нөхцөл байдлыг үүсгэх шүү дээ. Тийм учраас хойшлуулдаг. Хоёрдугаарт энэ нар хэвтэлт нь Дианагийн хувьд одны ордных нь 8 дахь гэрт байсан. 8 дахь гэр гэдэг нь Тэнгэр дэх эмгэнэлт нөхцлүүдтэй холбоотой байдаг. Дианагийн 8 дахь гэр нь маш хүчтэй илэрхийлэгдсэн байдаг л да. Эннээс үндэслээд тэрний ихэлсэн ямар ч зүйл нь сүрх юм уу, осолд өртөж болох байсан гэдгийг би хэлэх гээд байна л да. (1981 оны 7 дугаар сарын 9-ний өдөр. Энэ өдөр Европын телевизүүдийн гол мэдээний Британий хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльз болон 20 настай Диана Спенсер нарын хүрэн байлаа. Ёслолын ажиллагаанд бараг 3,000 зочид байсан бөгөөд сүйд харахгүй баг зэрэг сандарсан харагдаж байсан ч сүйд бүсгэн хувьд өөрийн тансаг даашинстайгаа бүх нийтийн багтлыг биелүүлж байсан. Болгарын зөнч Вангагийн гэрдэж ёслолын дутаар хэлцэж байтал хэн Ванга Айр сэтгэлийн эрэлэн эмгэнэл болж хувирна хэмээн Ванга чангаар мэдээлээ. Вангагийн хэлснээр 1996 оны 8 дугаар сард Диана миний үхлийн тухай сонсох бол харин жилийн дараа өөрөө амьургадж Лондон тэр чигтээ цэцгээр Одон орончоос өөрийгөө асуулаа гэж бодвол цаадах нь Вангагийн хэлснийг л хэлэх бол. Гэхдээ Вангад одон орон судлаж одон орны хүсэнд гаргах шаардлага байхгүй. Тэр чинь даалдыг харагч юу дээ. Хэрвээ одон оронч энийг хэлэхийн тулд хэдэн цагийн хөтөлмөр гаргах байсан бол харин Ванга тэр дорн л хэлчих. Ердөө 80-ад оны төгсгөл Вангагийн он жилийн мөрөөдөл биелэх Европейцэд барих сүмийн шавыг тавьж гисэн ч сүм барих ажлыг Болгарын санваартнууд идэвхтэй эсэргүүцэж зөвхөн ад чөтгөрийн холбоот нь л үхстэй харьцаж чадна гэдэг тэрнийг шулмас хэмээн нэрлэв. Тэгсэн ч сүм баригдад дуусах болно. Харамсалтай нь сүм хийдийхэнтэй хийсэн сунжирсан зөрчилдөөн нь Вангагийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ирсэн. Ванга дүнсгэр төгжигдэл болж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн болохоор хөдөлгөөнгүй удаан суух шийдвэрсэн. Зөнч маань хэцүү шийдвэр гаргаж байгаа юм шиг байсан юм. Эдэн 7 хоногийн дараа Вангаг эмнэлэгт хүрлээ. Тэрний эрүүл мэндийн байдал эрс муудсан шинжилгээ хийхэд тэрийг хорт хавдартай болгон тогтоогдож яралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болж. Гэтэл Ванга эмнэлэгт үлдэхээс эрс татгалзлаа. Тэрэнд гэрийг зогсоох шаардлагатай байсан. Харин Ванга эмч нарыг хөм гаргаж хүмүүсийг хүлээж авахаа үргэлжлүүлж.
Хүмүүсийг хүлээж авахаа үргэлжлүүлж байна. Үнэн дээр одоо тэрний хийж чадах зүйл нь 5 минутын богино хугацааны ярилцлага байна. Өөр бусад зүйл хүч чадал нь үргэлжлэх юм. Ни на что больше сил не остается. Сүүлийн үед намайг тэрэн дээр очиход тэр тун цөөхөн хүлээж авдаг болсон байлаа. Тэр маш их хөвшөрч вин модсон байсан ч татгалздаг байсан. Юу гэж хэлэх юм бэ? Энэ бол тэрний ажил байсан. Магадгүй тэр энэ ажлаас энерги авдаг байсан ч байж болох юм. Энергия, как берешь эту энергию и в себе полностью. Может быть, именно так получалось. Амьдрал үхлийн үргэлжлэл, үхэл амьдралын үргэлжлэл. Хүний хамгийн чухал зүйлс бол сүнс. Харин сүнс бол мөнх юм. Тэр биеэс бие шилжиж, хувирлаас хувирлж шилждэг. Ийм маягаар тэр ахимаг болох тусмаа мэдээлэл цуглуулж, улам ухаалаг болж, эцсийн дүнд нь Ванга шиг ийм хүмүүс төрдөг юм аа. Ванга өөрөө нас ахисан сүнстэй байсан. Тиймгүй бол тэр ийм байж чадахгүй байсан. Ванга зөгнөж хэлснийхээ дагуу 10 цаг 10 минутад явсан. Тэрний сүүлчийн хүслийг нь бий хийсэнгүй. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, зөнчийн хүслийг тоолгүй өнгөрч. Харин жилийн дараа Ванга өөрийгөө дахин сануулж 1997 оны 8 дугаар сарын 31-нд Парисын Альма хэмээх түнэлд аимшигтай автобусд Диана гүнж амиа алдав. Букингемийн ордны өмнөх тал цэцгээр хужигдсан байлаа.